Сайн уу Rarity? Сайн уу Pinkie Pie? Та хоёр юу харж байгаа? Rainbow-ыг? Тэр бол хамгийн зоригтой чөтгөр. Үгүй, хамгийн зүүн зоригтон. Тэр чи гялалцаж байна да. Ой үгүй энэ шүү. Тэр үнэхээр гялалцаж байна. Яна. Хитрхи гялалцчихлаа. My little pony, my little pony. Миний бяцхан одоо ямар нөхөрлөл гэж юу байх юм бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөх хүсэж шүү дээ. Адад явдал хөгжилтэн. Сайхан сэтгэл хүчрхэг байл. Урвчтан. Энэ биднийг найзууд болгодгийн. Миний бяцхан одоо ямар. Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо ямар. Шидэт нөхөрлөл 42 дугаар хэсэг. Тэр зүгээр байгаа. Миний санаа үнэхээр их зовж байна. Харин энэ царайтай үлдчих юм шүү дээ. Тэр ямар шүүхэн байна юм чи? Удахгүй зүгээр болно. Газууч тэрнийг асарч хамгаалах сайн найзуудтай юм. Би энэ хэр удаан хөвтөх ёстой юм бэ? Надад хийх ёстой юм их байна штэ. Чи хэр хурдан идэхээс шалтгаална да. Ямар ч байсан хэд хонон шүү. Намайг эндээс гаргаад өгчвөл дөө. Би хангаа авирах ёстой юм. Яг аалчгүй. Ингэж гэмтээд аалсны супер хүчтэй болчихсон юм байх та? Үгүй дээ. Хурдан идэхгүй юм шиг байна. Тэгэхээр хэд хоног орондоо хэвдэх хэрэгтэй. Хэдэн өдрөө? Хэдэн сар гэж хэлээгүй нь яамаа да. Эсвэл хэдэн жил? Санаа зовлтгүй дээр юм бов. Харин хэд хоног сайхан амраад ав. Эмнэлгийн хувцс нь хөшигтэйгээ адилхан юм. Хардаа? Өрөөнд чинь шинэ морилээ. Энэ юу юм бэ? Дээрэн дүү ба цэнхэр чулуун хөшөө. Хамгийн анхны цуврал нам байгаамаа. Наад бол чинь бүгд надад байгаа. Зүгээрээ баярлалаа. Би уншихгүй. Би бол тамирчин морь шүү дээ. Чам шиг өндгөн толгой дудал уншдаг гэдэг байх. Намайг битгий шахаад би уншихгүй шүү. Би дургу. Хүсгүй байна. Бас уучлаарай. Тоглоод байгаа мó? Ийм гой номыг унших дургүй морь гэж бас байдаг юм байна. Сайхан ном унших чинь бүтэн сайн өдрийн өглөө үд болтол ундахтай адилхан таатай шүү дээ. Морь болгон ном уншиж болдгийн Rainbow. Тийм ээ. Миний толгой өндөг шиг биш гэсэн би дам ном унших дуртай. Миний толгой алим шиг хэлбэртэй жүрч юм уу? Ус үзэм илүү адилхан юм байна. За бяцхан одоо морьд минь. Rainbow гамраагаараа та нар маргааш ирээрэй мэдвөө. Дээрэн дүү чамд таалагдана. Тэр яг чам шиг. Адал явдал дуртай. Хүчтэй. Хинч зогсоож чаддаггүй. Зоригтой бас гайхалтай морь байгаа юм. Хөдөлж чадахгүй байна уу? Зүгээр үү? Залхуу тамаа. Дээрэн дүү аимшигт ширэнгэн ой дундуур явж байтал гэнэт нууцлаг зүйл түүний хүчийг сорж ганц алхахад хүртэл хэцүү болов.
Энэ аюулаас мултрах цорын ганц арга бол тэнгэр рүү нисэх байлаа. Гэхдээ ширэнгэн ойд унснаас болж тэр далавчаа гэмтэж гисэн тул хэдэн өдөр нисэх боломжгүй байв. Хэдэн өдөр? Хэдэн сар эсвэл хэдэн жил болохгүй нь ямаа да. Яг надтай адилхан болчих. Шумуул нуу чанга гिचэн дүнгэнэж байв. Модон дундаас сармагчин дуугарч байлаа. Тэгсэн ч тэрний араас нэг бүрчлэн дагах махчдын дуу чанга сонсогдсоор байлаа. Арай гэж нөгөө талд нь аюулгүй гарч ирээд баг зэрэг амьсгал авахтайгаа болов. Тэгээд эргээд хартал тэрний 60 шүн нойр голоо хасан байж хайсан эртний сүмийн үүдэнд нүүр тулан ирсэн байлаа. Би яагаад энийг уншаад байгаа юм болоо? Найзуудтай ч хэлж болохгүй дээ. Гэхдээ энэ үнэхээр гоё ном юм аа. Унших. Үнэхээр надад таалагдж байна. Би чинь үндгэн толгойт юм бэ? Энэ бүх аюул занал хийлий даван гарч зоригт дээр нь дүү эртний сүмийн үүдэн тушаа газар тулан ирлээ. Rainbow. Сайн уу залуусаа? Сэтгэлээ чинь сэргээхээр ирлээ. Чиний дуртай тоглоомыг авчирсан. Чамайг хожих ямар их дуртайг чинь бид мэднэ. За чи ихэл, Rainbow. Гү. Чи ихэл. За. Үл 3. Над дээрс бороо оруулна гинэ. За, дахиад нү. Тэнгэр 5. Миний цаглааг олжлоо. Үл 2. Миний цаг агарын одоо морийг түгжчихлээ. Миний зүгийг хадагчлаа. Миний аянг. Санийх миний сүүлийн үйл байсаа олжлоо штэ. Та нар хожчлоо, би ядаглаа. Rainbow, чи огт нүүсэнгүй штэ. Чи заримдаа ялна шүү дээ. Гэтэ чи сая санаатай хожигдсан. Чи юу хизээч хожигдож байгаагүй. Ирсэнд чи баярлаа. Гэтэ чи уйдаад байна гэж байсан биз дээ. Би юу? Би тэр дээр нь дүгж уншин гээгүй штэ. Надад тэр ном чи огт таалагдахгүй байгаа. Би одоо унтаж амармаар байна. Чамайг баярлуулж чадсандаа баяртай байна. За явлаа. Дээрэн дүү төв сүмийн үүдэн дээр зогсож байлаа. Ингиж нэг домогт чулуун хөшөөг тэр олж ирсэн энэ байсан юм.
Ямар нэг нууц дүрс байх ёстой доо. Энэ амттад байдаг ерөнхий зүйл юу вэ? Харахнаас бусд нь бүгд магч амттад байна шүү дээ. Сайн уу, Rainbow? Манай өвчтөн өнөөдөр хэр байна да? Энд жаахан цэвэр агаар хэрэгтэй юм байна да. Чи чинь яагаад ингэтлээ амар хүлэрч гисэн бэ? За залуусаа. Над дээр ирсэнд баярлаа. Гэхдээ Rainbow өдрийн цагаа уух цаг боллоо. Тийм байлгүй дээ нэрэ. Би үнэхээр өлсөд байсан юм аа. Бидний битгий тоо Rainbow. Сайн идээд аваа. Гэхдээ чи маргааш бол Rainbow. Хадагта дүүгwa та намайг өөрийн хэрэгшээлтэд оруулж намайг хинч биш болгоно гэж санаа юу? Одоо чи өөрийнхөө хувь тавилантай нүүр тулна. Энд ч одоо хэн бэ? Ахгүй зот, чи надаас зугтаж чадахгүй шүү. Гэхдээ чи намайг барьж чадахгүй. Дахиад үгүй шүү. Аюус боллоо та. Rainbow Dash. Rainbow. Rainbow. Ороймонд. Өглөөний минь. Өглөөний минь нэмжээ. Шөнжин уншаа юу? Оо яалаа гэж. Би хурдан ярина. Баяр хүргэе Rainbow. Би чамайг эмнэлгээс гаргахаар болсон. Юу? Маргааш шүү? Үгүй ээ. Яг одоо. Яг одоо юу? Яг одоо юу? Тийм ээ, яг одоо. Гэхдээ миний бие дээрдэггүй байна. Тавшир та Rainbow. Ямар тач нисэлгүй 7 хоноорой. Үтэгэд дээрэнд юу тохиолдсныг яаж мэдэх болж байна? Ахуйсаа төшөөг аваад зогтчихвол яана? Дээр нь яах болж байна? Twilight номных нь хуулбар байгаа.
тэрнийг өндгөн толгойд гэж дуудчихад яаж номыг гуйх юм бэ? Би яагаад тэгээд хэлсэн юм болоо? Өвдөд байна. Өвдөд байна. Рэмбо, энд юу хийж байгаа юм бэ? Ямар нэг юм болоо юу? Миний далавч өвдөд байна юм чи. Яг энд. Би чиний зүгээр далавчанд хүрсэн шүү дээ. Оо, тийм л дээ. Наад далавч чинь ч гэсэн бас өвдөд байна. Юу болоод байгааг олчих шиг боллоо. Залхуурлын шинж тэмдэг байна. Гэхдээ та намайг буруу ойлгочихлаа юм чи, би огт залхуураагүй. Зүгээр дээ Рэмбо. Гэртээ жаахан амраад ав. Тэгэхэд л чи зүгээр болчихно. Өдрийг сайхан өнгөрөөгөөрөө юм бэ? Би бодоорой. Би одоо яах вэ? Дээр нь дүүд юу тохиолсныг мэдлгүйгээр унтаж чадахгүй байхаа. Ямар нэг аргаар олж уншихаас. Намайг хөдлөх гэж хүчлэх тусам энэ олос улам чангарч байна. Туслаарай. Хулгайч. Хэнийг нь миний гутлыг хулгайлах гээд байна. Гутлыг чинь биш ээ. Би энэ номыг хулгайлах гэж байна. Хулгайчийг зогсоогоорой. Хин чи юу болоод байна? Нарсж байгаа гүнжигсэрэй чи. Рэмбо, энд юу болоод байгаа юм бэ? Яах гэж готлуулгааж байгаа юм? Эмнэлэг рүүгээ буцаад яв. Юу юм бэ? Өмнө гэхээс илүү саман гэвэл дээр. Юу болоод байна Рэмбо? Би бас өндгөн толгойд. Юу гэнэ? Би ерөөсөө гутал хулгайлахгүй. Харин номныхоо сүүлийн хэсгийг дээр нь дүү ба хөгчлөн хөшөө гэдэг ном юм уу? Яг тий. Тэр ном ч уг нь үнэхээр гоё л да. Гэхдээ хэнийг нэг хулгайч болгоно гэж ястаа бодсонгүй. Гоё гинэ. Үгээр хэлхий аргагүй гоё юм билээ. Тэр номыг унталган уншаад л баймаар сонирхолтой. Гэтэл намайг ном уншиж дуусгаагүй байхад эмнэлгээс гаргана гэд байсан юм. Ийм юмнаас болж ингэсэн хэрэггүй. Үмэн дэгдэгэд байх юм болоогүй л байна штэ. Самун! Ном уншихын тулд ийм үмэн тарьсан байх нэ? Наад номын чинь бүх цуврал надад байгаа. Чи хүссэн цагтаа надаас авч уншиж болно шүү. Баярлалаа. Тэнийг зүйлээс бол чамайг гомдоосон дуучлаарай. Ном уншин гэдэг чам шиг ухаантнуудын хийдэг ажил гэж бодсон. Рэмбо минь тамирчин байлаа гэдэг ухаан мутаа гэсэн үг биш шүү дээ. Намайг хар л та. Хэрвээ орлоод үзэх юм бол бүх мордод ном унших таалагддаг юм штэ. Тийм ээ, би ойлгосон шүү. Альваг орлож үзээгүй байж дутуу унж болохгүй юм байна. Сайхан сургаад сурчээ. Селестаг унж захидал бичиж болох нь. Чи сая сонссон уу? Тийм ээ. Сайн байна. Чи захаа бичих. Харин би номоо уншлаа.
нэг өдөр өөр нэг шорон Дэрэн дүүгэл замаас зайлуулчих юм бол би дэлхийг өөрийн гар таатгах болно. Би ялалт байгуулна. мөрөөдсөний ч хэрэггүй. Юу вэ? Арайчтай. Дараагийн удаа чамд аз тохиох баха. Аях хузоод. Чамайг даа дэрэн дүү. Тэгээд аях хузоод ялагдаж сэнхэр чулуун хөшөө аюулгүй боллоо. Дэлхийг аварч аюулыг арилгасанд баярлалаа дэрэн дүү. Дэрэн дүү ба Гриффины аратан. Янзтай